Шатхууны нийлүүлэлтийг нэмэх чиглэлд салбар яам импортлагч аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллаж байна гэв. Хот хоорондын автобусанд бэлдсэн хүүд насан туршдаа үн төлбөргүй зорчих батламж гардууллаа. Үйл цагийн хуваарьт шилжихгүй. Манай улсын үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар буурчээ. Агарын бохирдлыг бодитоор хэмжих хөдөлгөөнд станцтай боллоо. Брэдэд шинэ жилийн баяр өмнөхөөс өвөрмөц онцгой болно. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбаатар хот өдөрт 1200 тонн АИ-92 автобензинийг хэрэглэдэг. Гэтэл одоо 2000 тонн болж өсөд байна. Шатхууны нийлүүлэлтийг нэмэх чиглэлд яам болоод импортлагч аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллаж байна гэж салбар яамнаас мэдээллээ. Импортлагч компаниуд одоо ажилтны Израилийн яам, ашигт малтгал газрын засгийн газрын холбогдох хүмүүс Оросын холбооны улсад бол ажиллаж тогтмолынаар одоо АИ-92 бензин авна гэдэг ийм одоо хилцлийг амжилттай хийлээ. Тэгэхээр үний хувьд бол одоо харьцангуй бол хөдлөхгүй гэдэг ийм одоо асуудал. За мөн одоо бүгд найрамдах хятад ард улсаас нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр импортлагч компаниуд бол одоо ажилтны Израилийн яамны төлөөлөл бол ажиллаж байна. Оросын холбооны улсын газрын тосны үйлдвэрүүд дроны халдлагад өртснөөс дотооддоо 20% хангамжийн доголдолд орсон. Беларусь улсаас хэрэглээг хангаж байгаа. Гэсэн ч манай улсад нийлүүлэлтээ нэмж үнийг доктортой барин дэдгээ илэрхийлсэн. Бүгд найрамдах хятад ард улсаас авч байгаа АИ-92 автобензиний үн харьцангуй өндөр байдгаас бага хэмжээгээр авдаг байсан. Харин одоо хэмжээг нь нэмэх хэрэгцээ шаардлага үүсэж байна гэлээ. Хот хоорондын автобусанд бэлдсэн хүүд насан туршид үн төлбөргүй зорчих эрхийн батламж гардууллаа. Тодорхойлбол Улаанбаатараас Увсын Улаангом хооронд зорчиж явсан автобусанд жирэмсэн эмэгтэй гинэт амарчсан нь улсын хэмжээнд анхны тохиолдол болсон юм. Хүүд түмэнд нээлттэй хязгаархан компаниас насан туршдаа нийтийн тээврээр үнгөө зорчих батламж гардуулж хүндэтгэл үзүүлжээ. Хүүгийн аавыг нямдарж гэдэг Увс аймгийн зүүн хангаа сумын иргэн бөгөөд хүүгээ Дашбаатар гэж нэрлэжээ. Үйл цагийн хуваарьт шилжихгүй. Өмнө нь засгийн газрын хуралдаанаар жил бүрийн 3 дугаар сард зуны цагийн хуваар, 9 дугаар сард үйл цагийн хуваарьт шилжих шийдвэрийг гаргадаг байсан. Хамгийн сүүлд 2015 онд 100 болон өвлийн цагийн хуваарьт шилжснээс хойш уг шийдвэрийг дахин хэрэгжүүлээгүй. Тэгвэл энэ жилээс өвлийн цагийн хуваарьт шилжинэ гэх мэдээлэл байна. Тэгвэл албаныхан энийг үгүйсгэж байна. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг албан ёсоор хэлэлцэж гаргаагүй гэлээ. Манай улсын үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар буурчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү бууралт нь уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсантай холбоотой. Тодорхойлбол нүүрсний олборлолт 32.3 хувиар, түүхий газрын төсний үйлдвэрлэл 13.3 хувиар буураад байгаамаа. Манай улсын эдийн засаг алт мөнгө эцэс нүүрс зэрэг уул уурхайн салбарт тулгуурладаг. Тиймээс нийт экспортын 95 орчим хувийг нүүрс зэс төмөрийн хөдөр боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт зэрэг уул уурхайн түүхийд эзэлж байна. Агарын бохирдлыг цаг тухайд нь бодит нөхцөлд газар зүүн хувьд дурын цэгээс хэмжих боломжтой хөдөлгөөнт станцтай боллоо. Үүгээр агарын бохирдлыг үнэн зөв тодорхойлохын зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлдэг болох юм. Түүнчлэн агарын чанарыг сайжруулах бодлого шийдвэрийг илүү үндэслэлтэй гаргадаг болно. Мөн бохирдлын их усүрийг бууруулах үр дүнтэй алхмыг хэрэгжүүлдэг болно. Хөдөлгөөнт станцыг манай улсын засгийн газар бүгд найрамдах Солонгос улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа агарын чанарын хяналтын автомат харуул суйрлуулах улсын нэгдсэн шүлжээний чадхыг бэхжүүлэх төслийн хүрээнд хүлээн авчээ. Брэдэд энэ жил шинэ жилийн баяр өвөрмөц онцгой болох гэж байна. Учир нь Улаанбаатар хотын төв талбай буюу зөвлөлийн талбайд барих мөсөн хотхныг үндэсний онцгой хоол болох бууз хийгээд оомуулаар хийсэн вандан сандал, байгаль нуурба, ангар мөрөн, галт морь, далайн хав, булга, цагаан өвгөн зэрэг мөсөн баримлаар чимэглэх гэж байна. Энэ бүх дүр төрх нь байгаль талаа дээр байгаа мэт сэтгэл төрүүлэх гинэ. Мэдээж энэ дунд нь өвлийн өвгөн цасан охинтойгоо зогсно. Үлгэрийн энэ хотгонд нийтдээ 11.8 сая рубль зарцуулна гэж тооцжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа.